За хамтаа үзэгчтэй баярлалаа. Яг одоо та бүхэндээ зочноо уулзуулахад бэлэн болсон байна. Студид маань зочин маань хүрэлцэн ирсэн байна. Өнөөдөр Төмөр замын доо бүжгийн чуулганы хөөмич буян түлх бидний студид хүрэлцэн ирсэн байна. Урилгыг маань хүлээн авч ирсэн танд их баярлалаа. Сайн байна уу? За сайн байцгаана уу. Өнөөдөр бас үндэсний урилгын үзэгчдээ сайхан сурталчлан таниулъя. Мэдээлэл олгоё гэж таныг урьсан юм. Юуны төрөнд сайхан танилцъя, тантай илүү сайхан дэлгэрэнгүй. За намайг Дамдгийн Буйдал гэдэг Ховд аймагт төрж өссөн. 2016-7 оноос хойш бол хар багасаа 10 жил дунд сургуульд байхасаа үндэсний язгуур урлаг, мориор, төмрөөр за тэгээ ер нь голцоо хамгийн их сонирхсан зүйл маань хөөми байсан. Хөөмигөр одоо 2006-7 оноос хойшоо Монгол улсын гавьж гисэн сэгд орж багшаас ахвалаад ингэж суралцаад явж байгаа. Тэгээд 2012 онд соёл урлагийн сургуульд мэргэжлийн хөөмний ангид ороод элсэж ороод 2016 он хүртэл мэргэжлийнхээ даваа завхны гавьт жүжигчин Баатрийн од сүрэн багш Монгол Улсын соёлын төвийн ажилтан цаг төчөр багшийнхаа багш нарынхаа удирдлаганд орно гэж том Монгол хөөмийн мэргэжлийг бүрэн гүйцэд гоё эзэмшиж мэргэжсэн байгаа. 6-7 оноос хойш хөөми гэдэг урлагийг бас сонирхоод явж исэн гэдэг тэгж байна. Яг яагаад ер нь яг сонирхох болов? Бас нэг тэр их сонирхолтой юм шиг санагдав. Эргэн тойронд нөлөөлөх хүн байв уу гэдэг. Тэгвэл яг мэдээж ээж аав маань ч юм уу одоо гэр бүл их юм бол би багтаа нэг дуулдаг байсан. Айгүй их дуулах сонирхолтой одоо нөгөө тэр үчил дандаа кассетэн дээр дуу тавьчаал дагаж дуулаад ингээл урлагийн үзлэг music дандаа дуулж оролцдог гэсэн. Тэг яг ч манай сургууль дээр нөгөө гавьт Сингээ огш мөн 14 оны хөөмний сургалт явуулна гэж ирээд тэгэл тэр сургалтанд суугаал тэгэл айгүй төвтэй сонирхолтой хамгийн төвтэй сайн сурсан байна гэж багш шууд сонгож аваад тэгэл шууд Ховд аймгийн театр руу дагуулж оруулаад тэгэл ерөөсөө ингээ хөөмэй гэдэг юмд айгүй тийм дөртөө сонирхолтой тийм болж эхэлсэн дээ. Тэгэл айгүй дуртай болсон. Тийм үү? Багшаагаад багшаасаа урам авсан гэх юм. Анхны багш те. Тийм анхны багш маань. Тийм хүн байсан. За тэгэл төвцөн уралдаанд оролцоод 10 яргуу наадам гээл аймагуудын донд, сумдуудын донд тэмцээн уралдаанд хөгжмөл тоглоод хөөмөлөөл оролцоод тэгж явсаар гал 2012 онд соёл урлагийн сургуульд одоо багш нарынхаа хөтөлбөрт ороод яг жинхэнэ мэргэжлийн хөөмөж гэсэн мэргэжлээр суралцаад сайхан төгсөж ирсэн. Яг энэ хөөмич гээд хөөмийлөх энэ урлагийг одоо ингээд тухайн яг таны одоо соёл урлагийн сургуульд ороход чинь ер нь их хэрэг хүн сонирхдаг байв. Одоо ер нь бас яг хэрэг хүүхд залуучууд маань бас хэр сонирхдаг юм болоо ер нь яг энэ үндэсний язгуур урлаг. Тухайн үед бол яг биднийг орж байхдаа ер нь бол маш сонирхолтой байдаг гэсэн. Хүмүүс ч хүүхдүүд ч бас их соёл урлагийн сургуульд аягүй их ордог байсан. Тэгээ одоо болохоор бас нөгөө жаахан ингээд бас сонирхол нь буурж байгаа юм болов ч гэж харагдаад байна. Тэгээд аливаа нөгөө юм зул нэг ингээд хитрхи бас хөгжөөд ирэхээр буцаад яг нөгөө буцаад хэвэндээ уг гарал руугаа очдөг гэдэг шиг буцаад яг гоё үндэснийхээ яг тэр гоё язгуур гоё соёлоор нь хүмүүс бас одоо сурах ирмэлзэл их байгаа юм болов гэж бодож байгаа. Гэхдээ одоо үеийн залуучуудаа үе тэнгийнхэндээ дүүнэртэй хэлэхдээ бол үндэснийхээ гоё өв соёл хөөмий суралцаасаа сураасаа л гэж хэлмээр байна. Айгуу гоё мэрэгжил. Тий. Яг энэ хөөмийлэх те. За хөөмич гэдэг мэргэжлийг бас сурталчлан таниулах үүднээс бас сайхан олон уран бүтээлүүд бол гарч байгаа болоо гэж бодож байна. Тэгээд бидний хувьд бас таныг те бас шинэхэн уран бүтээлээ тун удахгүй үлгэд авах гэж байна. Үзэгчд олон түмэндээ хүргэх гэж байна. Яг энэ хөөмич гэдэг утгаараа те хөөми одоо энэ гайхалтай урлагийг олон түмэнд таниулах гэдэг юм сайхан ажлуудыг хийгээд явж байгаа учраас бас урьсан юм. Сүүлийн үед хийгдэж байгаа яг энэ мэргэжлийн хүрээнд хийгдэж байгаа ямар ажлууд байна вэ? Баярлалаа. Би яг хамгийн сүүлд одоо яг удахгүй одоо цацгаж байгаа нэг хөгжмийн зохиолч Минд Амаргуан татлагын холбоо хэмээх сайхан гоё бүтээл өгдөг. Тэр бүтээлийг одоо хөөмийн гоё хөгжмийн шин найруулгаар яг хөөмийг өөрийнхөөрөө тэгж шинээр ингэж хийсэн байгаа. Тэгээд удахгүй бас энэ бүтээлээрээ одоо хөөмийн яг ямар гоё аялгаутай, ямар гоё зүйл өгдөг юм бэ гэдгийг л одоо олон дүмдээ үзэгчдэд харуулахыг л зорж ингэж хийж байгаа. Тэгээд ер нь цаашдаа ч гэсэн хийж исэн одоо уран бүтээлүүдээ бас цацсан. За шинэхэн уран бүтээлүүдээ үргэлж гоё цацаж гоё дэлгэрүүлэхийг л аягүй хичээж явдаг та.
Ер нь яг юм хөөмөлдөг хүмүүсийн бас нэг цаанаас нь өгдөл байдаг болоо гэж би бас бодоод байна. Зүгээр нэг хин дуртай гээ хоолоо шахаад ингээд нэг юм хөөмөлчихгүй болоо тий. Тэгэхээр нэг ер нь ямар шүү хүмүүстэй ямар төрлийн хоолоонд нь байд юм уу юунд нь ер нь ямар хүмүүс хөөмөлөд байна. За миний л бодол шүү. Ер нь бол ямар нэгэн солгоо хүмүүс гэж байдаг шүү дээ. Тэгээ дуу дуулахаар нэг солгоороод идэх хүмүүс. За тийм хүмүүс бол хөөмий одоо яг уу аялгау хөөмний гоё аялгаугаар ингээд хөөмийг яг эсгэрийн аялгаугаар ингээд дагаж гоё аялгау хөөмөлөхөд бас айгүй хүндрэлтэй. Түүнээс яг бүхэл хоолойтой ярьдаг хүмүүс хүн болгон бол хөөмийг сонирхоод яг сурыг бол бүгдээрээ сурч чадна. Тий. Тэгэхээр яг уу манай ихэвчлэн хүмүүс чи яриад байдаг манай баруун нутгийнх нь л ерөөхдөө хөөмийг айгүй илүү хурдан сурдаг. Нэг бол угаасаа төрмөл цаанаасаа одоо бараг л байгальдаа явж байгаа л хөөмөлөө сурчдаг ч гэж ярьдаг л та. Тэгээ миний бодлоор бол бас яг байгалийн онцлог байдаг байхаа гэж айгүй итгэвтэй. Одоо жишээ нь говийнхан гэдэг юм уу одоо хойшоо сэлэнг хөвсгөлийнхэн гэхээр бас нэг байгалийн яг орч одоо нэг тогтолцооч гэдэг юм уу аж ахуйч гэдэг юм уу одоо байгалийнхаа аж ахуйн амьдралаас бас шалтгаалдаг байх гэж бас бодоод байгаа юм. Тэгээ одоохондоо бол бүгдээрээ л одоо аль аль нутгийнхан бүгдээрээ л хөөмий айгүй гоё өргөн дэлгэр бүгдээрээ мэрэгжлийн гоё хөөмөчд цар бүрээ одоо дэлгэрээд тархсан байгаа. Тэгээд өчнөө гоё шамнэр төрүүлж байгаа. Одоо миний үе тэнгийнхэн ч байна. Миний доотлын үеийн дүүнерч байгаа. Дээшээс ах нар маань ч гэсэн ингэдэй маш сайхан мэрэгжлийн хөөмөчд одоо Монгол маш их болсон байгаа. Нэрээ тийм биш үү те. Бас хөөмий чинь аялгаутай. Тэгэл ингээл дуу мөг сайхан дааж аялгау гаргаад л те. Яаж гэдгийг мэдэхгүй л юм л та. Гэтэ бас нэрээ салгай биш гэдэг бас нөлөөлж магадгүй юм байна те. Миний л бодлоо. Солгоо хүн нэг дуу дуулах гэхээр нэг солгоороо болж идэх шүү дээ. Тэр шиг яг солгоо хүн хөөмийс орчвол нэг аялгауг бас солгоо л хөөмөлж болоод гэж яг миний л бодолтой. Гэхдээ тэр хүн хов хүн л өөртөө л яг ямар ч хөөмий ингээд солгооч өнө солгоо биш ч өнө ингээд гэл дуурахад бас аюу гой сонсогддог шүү дээ тий. Маш их авьяас шаарддаг болоо гэж би зүгээр дотроо хойдоо бодоод байдаг. Тий. Дээрээс нь бас их хичээл зүтгэл шаардах болоо. Тий, ер нь бол одоо ингээд сурж байгаа залуучууд эргэн тойронд маань бас хөөмий сурж байгаа гэд манай дүүнер мөнөр бас байдгийн. Тэгээд их л удаан хугацааг зарцуулаад сураад л ах шиг байдгийн. Тэгээд яг хурдан хугацаанд ингээд гяс сурчдаг юм бол бас биш байгаа дах шиг байна тий. Ер нь бол хөөмий бол бас айгүй тийм төвчээрийн урлаг л да. Одоо маш удаан цагаар тасгал уншин тасгал уншижээж нэг хоолоо яг хөвшин гэх юм. Одоо тийм хөвшүүл байдалд орно. Тэгээд амьсгааны техник сурна. За тэгээд ер нь хоолоогоо ингэж төгжиж сурна. Тэгээд наан амны хайрцагаа өөрчлөн. Тэгээд зөвхөн хэлнийхээ хөдөлгөөнөөр л янз бүрийн гоё аялгауг оруулдаг шүү дээ. Одоо тэр гараад байгаа аялгаа зөвхөн хэлнийхээ юм. Тийм шүү дээ. Яг нэг хоолоо гараад үгүй шүү дээ. Яг хоолоо цаана гэл ирэхэд барьцсан байж байгаа дуурал. Наан нь бол зөвхөн нэг аялгауг оруулдаг юм чинь үний яг зөвхөн хэл байхгүй. Наан ерөөсөө зөвхөн хэлний үйл ажиллагаа байхгүй. Тийм байна тий. Хүмүүс бол яг нэг зүгээр л яг л хоолоогоор л ингээд аялгаугаа явчихсан юм шиг. Яг мэдгүй хүмүүс бол яг л тэгдэг. Хоолоогоор л дуургаад байна. Зөвхөн яг хэлээрээ гоё аялгауг ингэж амны хайрцагтаа гоё тааруулж ингэж. Зөвхөн хэлнийхээ хөдөлгөөнөөр ингэж аялгауг оруулдаг. Ямар гоё юм. Одоо нутаг нутгийн одоо хөөмичд байгаа. Тэгэхээр тэнд бас нэг дотор нэг жоохон төрөл англи гэж байгаад нөө арай нэг өөр бай ингээд дуурна гэсэн тийм зүйл байх. Яг нутаг нутгийн яг нөгөө аялгау магтаал одоо тэр зүйлээр л ялгарна гэхээс түүнээс яг хүний хоолойны тембер гэж бас байна л да. Одоо баритон, бүдүүн хоолойтой хүн байна. Одоо театр ингээ нарийнхаа хоолойтой хүний хоёр хүн ингээ хөөмий сурахад одоо театр нарийн шингээ хоолойтой хүн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр театр хоолойтой хүн хөөмий сурахад нэг арай илүү гоё тийм ингээ шингэн гоё тийм торгон сонсогдох жишээний. Барьтай хоолойтой хүн болохоор нэг жоохон тийм өтгөн тал руу гаач гэдэг юм уу. Тиймэрхүү хоолойны тембрээс хамаарна. Тийм.
Хөөмөлдөг хүмүүс ч бас нэг юм хөгжим тоглох хавьяастай байт юм болоо гэж би бодоод байна. энэ Чи нэг өөрөө ингээл хөгжим за морио уурч гэдэг юм уу те? Тий. Тоглож байгаа ингээ өөрөө хөөмөлдөг учраас хөгжмийн нэлээд хавьяастай байдаг болоо гэж бодож байна. Таны хувьд юу ямар хөгжим байна? би л мориор тэгээд аман хуур, хулсан хуур, товшуур гэл ерөнхийдөө бол нэг хөөмөйтэйгөө уялдаа холбогдолтой гэсэн бүхэл хөгжмийг л ер нь тоглож чадна да. Тий. Цуур гэд сайхан хөгжим байна. Бүгдийг энэ уялдаатай гэсэн язгуур урлагийн одоо бүхэл төрлийн хөгжмийг л одоо хоршиж гоё тоглож эзэмшиж сурсан гэх юм уу? Тэр нь ч өөрөө ингээ яг цаашаа сонсогч бид нар төрөхтэй илүү нэг юм гоё те сонсголонтой бас хүрээд байдаг. Тэгээд бас сүүлд гаргасан уран бүтээлдээ энэ хөгжмүүд маань бас тоглогдож оролцсон уу таны чаддаг те зөвхөн хөөмийг одоо те үндсэн аялгаунд дээр нь ч гэх юм уу? Энэ бүтээлд Минд Амаргайн татлагын холбоо бүтээл төр болохоор ерөөхдөө яг гоё голцоо эсгэрээ хөөмийг голцоо оруулсан. За тэгээд яг хэрэгэлсэн хөгжим бол бас нэг аман хуур гэдэг төмөр хуур тийм ээ. Одоо хүмүүсийн аман хуур төмөр хуур гэж нэрлэдэг. Тэр хөгжмөө оруулсан. Тэгээ морио хуураа оруулсан. За тэгээ босдох нь бол яг нэг электрон хөгжмийн хослолтойгоор тэгээ хамт орчин үеийн жоохон тиймэрхүү орчин үеийг электрон хөгжмөнтэй хавсарсан тэгж хийсэн байгаа. Башуу тэ нэр. Шавтай болж байна уу? Би урд нь бас нэг ганц нэг шавтай байсан. Тэгээд саяхнаас нэг Испан нэг шавтай болж байгаа. Испана. Тий. Гадаадд их сонирхдаг. Тий. Одоо энэ гадаадууд маш их сонирхдаг. Айгүй их тийм онлайн сургалт авахыг айгүй хичээдэг болсон байна. За. Саяхан манай чуулга дээр нөгөө нэг тоглолт ирж үзчихээд нэг Испан залуу уулзсан. Тэгээ одоо танд шавар орё гэл шавтай болчих шиг болсон. Тэгээ одоо Монгол хүмүүс бас одоо нутгаар дотроо бас ингээд өөр байдаг шиг гадаад хүн энэ хөөмийг сурахад ер нь ямар хөө юм шиг байна. Ер нь жоо хоолойны темперч гэдэг юм уу? Ер нь жоо юм авах тал руу жоо тийм арай нэг жоохон тутам гэх юм. Тийм. Гэхдээ яг явандаа нөгөө тасгалыг юм юм уншаад ирэхээр гайгүй болоод сураал ямар ч сорно л та нөгөө хоолоогоор ярьж л байгаа юм чи тий. Сорно л та. За Төмөр замын доо бүжгийн чуулгатай бас үйл ажиллагаатай танилцъя. Тэгээ сүүлийн үеийн уран бүтээл сонин сайхнаас ярил. Манай Төмөр замын доо бүжгийн чуулгын саяхан одоо цагаан сарынхаа нэг ахмадуудтайгаа тийм цагаан сарын гоё контент хөтөлбөр бэлтэж байна. За тэгээд ямар нэгэн янз янзын гоё контент бий болгож байна. Хийхэд бэлтэж байгаа. За тэгээд ерөөхдөө нөө сургалтын одоо манай Төмөр замын байгууллага чинь тэр чигтээ нийт 16 мянган ажилчинтай юм байлээ. Тэр дундаа Төмөр замынхаа яг ганцхан баалц чуулга дээр одоо уртын дуу, морин хуур, хөөми одоо тэр чиглэлээр гоё янз янзын гоё идэвхтэй гоё сургалт явуулъя гэж тиймэрхүү ажил бас зорж ингээл иймэрхүү жишээний ажилтаа байна тэгээд. За уран бүтээлүүдээ бол эхнээс нь хийгээд эхэлцээ. Ер нь 26 оны яг уран бүтээлийн хувьд юу гэж харж байна? Төлөвлөсөн зүйл бол нэлээдгүй байгаа болоо гэж бодож байна. 26 онд ямар ч миний ивэл жил ирж байгаа. Тэгээд мор жилдээ сайхан морин онол тавхидал гэж бодож байгаа шүү дээ. Мориндоо аялгаагаа тий. Сайхан энэ жилийнхээ хамгийн анхны гоё бүтээлээрээ энэ татлагын холбоо гэж сайхан бүтээлээр одоо утгагүй цацгаж байна. Тэгээд энэ хүү сайхан бүтээлээрээ тэгэл араас нь янз бүрийн төлөвлөсөн гоё бодсон бүтээлөө зөндөө байгаа. Тэгээд тэднийг гоё араас нь сайхан хийж амжилттай одоо ууггүй гаргахыг хичээнэ гэж зорж байна да. Ууггүй яг хөдөлмөрлөж байгаа үр дүн за одоо гадны иргэд тий сурыг гэсэн тий санал тавьсан ингэ явж байна. Энэ бол бас Монголынхаа өв соёлыг тээж яваа цааш нь сурталчилж яваа бас нэг хэлбэр юм болоо гэж бас харж байна тий. Тэгээ нэвтрүүлгийн маань ярилцах цаг өндөрлөх төгсөн байна. Тэгэд нэвтрүүлгийн ярилцлагын цаг маань эхэлсэн үеэс эхлүүлээд татлагын холбоо хэмээх гайхалтай одоо уран бүтээлийг хийж хүргэх гээд одоо ингээд догтлон хүлээж байна тий. Түүнийг бас өнөөдөр үзэгчдтэй бас танилцуулан хүргэе гэж бодож байна. Манай хөтөлбөрийн одоо үзэгчд хамгийн ихний бас сонсогчд маань болох болов уу гэж бодож байна.
Тэгэхээр энэхүү уран бүтээлээрээ бас өнөөдрийнхөө хөтөлбөрийг өндөрлүүлье. Тэгээд мэдээж бас таныг уран бүтээл хийхэд байнгын дэмжиж байдаг ар гэр, хамт олон, багш нар гэх мэтчлэн хамт олон тий байгууллага гэх мэтчлэн маш олон хүмүүс байдаг болоо. Тэдгээр хүмүүстээ сайхан сэтгэлийн үгээ хэлээд тэгээ хэдүүлээ нэвтрүүлгээ өндөрлөё. За баярлалаа. За ингээ юу биш л үзийг үзэн суугаа үзэгч та бүхэндээ өглөөний өндөө хүргье. Тэгээд намайг өргөж дэмждэг ээж аавдаа болон сайртай сайхан багш нартаа хамт олондоо удахгүй болох сайхан сар шинэ нэмдэг дэвшүүлээ. Тэгээд энэхүү сайхан дэлгэцээр маань миний одоо анхны 26 оны маань анхны бүтээл болох татлагын олоо бүтээлийг та бүхэн минь үзэж гоё шимтэн сонирхоорой. Баярлалаа. Маш их Маш баярлалаа. баярлалаа. Баярлалаа үзэгчдээ өнөөдрийн зочноор Төмөр замын дуу бүжгийн чуулгын хөөмийч буян төлөх оролцлоо. За хөтөлбөртэй хамт исэн үзэгчдээ маш их баярлалаа. Хөтөлбөр маань энд хүрээд өндөрлөж байна. Тэгээ хөтөлбөрийн төгсгөлд маш гоё сайхан уран бүтээлийг хамтдаа хүлээн авсан сонсчоод маргааш энэ цагт ирэх уулзлаа. Тэр баяртай.